соёлын хувьд бол нөгөө намынхаа гаргасан шийдвэр дотоод асуудлаар улс төрийн намын бүлэг хуралдаас шийдвэр гаргаад авах бол зохимжгүй гэж үзэж байна. Танай нам одоо тухайлбал бас яг энэ даргын асуудал гэдэг юм уу те энэтэй холбоотой бас олон зовлон туулж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо болж байгаа бас процесс дээр шууд одоо ингээд ийм дүгнэлт өгсөн юм шиг мэдээлэл бол уншсан тэгж харагдсан л да. Тэгэхээр Улс төрийн зөвлөлөөс бол улс төрийн зөвлөлөөс шаардлага бүлгэр өгсөн. Бүлгээс албан ёсоор огт шийдвэр гараагүй. Тэгэхээр энэ улс төрийн зөвлөлийн мэдээллийг манай намын даргал уншсан байна лээ. Тэгэхээр бүлгийг төлөөлж хийсэн мэдээлэл огт биш. Нэгдүгürt. Хоёрдугаарт ер нь энэ ардчилсан намтай холбоотой асуудал, даргатай холбоотой, бүртгэлтэй, гэрчилгээтэй, тамгатай холбоотой асуудал үүссэн шүү дээ. Тэгээд ардчилсан нам бол одоо олон мянган гишүүдийнхээ тэр одоо хамтаар энэ зовлонг бол үүссэн. Энийг би тухайн үед хууль шүүх цагдаа дэрэнж явж л байсан бүх үйл ажиллагаанд нь оролцсон байсан. Энэ бол хүсгээр юм биш ээ. Тийм учраас Монголын улс төрийн одоо үндсэн хоёр хүчин, ардчилсан нам, ардын нам аль алиных нь үйл ажиллагаа доктортой байх хэрэгтэй. Тийм ч учраас одоо тухайлбал миний би энэ ардын намын баг хурлын шийдвэр явагдсны дараагаар улсын хурлын дарга амар ясгаланд баяр хүргэсэн. Монголын өнөөдөр ирэх барьж байгаа улс төрийн хүчний дараагаар сонгогдно гэдэг бол тэр ирэх барьж байгаа улс төрийн хүчний хуралд оролцож байгаа гишүүд тэр хүмүүсийн бүрийн эрхийн асуудал. Хүмүүс яг тэр нөө дээч шүүх энэ төр гэж ярьж байгаа шиг байна. Ер нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай нам дээр Монгол улсын дээч шүүх маш олон удаа чагт цаа тавьж ирсэн. Тэр үед бол бид нар нэг л зарчим хэлж ирсэн. Би бол одоо тэрэндээ ч үнэнч байгаа. Улс төрийн намын даргыг улсын дээч шүүх шийддэг юм аа. Улс төрийн намын даргыг гишүүд нь шийддэг. Тэнд зөвхөн бүртгэл явагддаг. Хүн нэг машин худалдаж яваад нэр дээр шилжүүлэхэд усын бүртгэл бүртгүүлдэг, байр худалдаж явахад бүртгүүлдэг. Тэр шиг тэнд бол захиргааны үйл ажиллагаа бүртгэлэл явагддаг. Ийм учраас ер нь миний хувийн байр суурь бол улсын хурлын гишүүнүүд барьж байгаа баримталж байгаа байр суурь бол энэ Монголын улс төрийн том хүчин өнөөдөр ирэх барьж байгаа нам доктортой байгаас. Яг л энэ одоо шууд улс төрд нөлөөлж шин. Одоо тэгээд энэ засгийн газар нь байх юм уу байхгүй юм. Одоо цаашаа үйл ажиллагаа явуулах юм уу явуулахгүй юм. Өнөөдөр байнгын орооны хуралдаан дээр ороод сайдаас нь асуулт асуу ихэд сайд нь байхгүй чинь. Одоо энэ чигээр удах юм бол энэ төрийн ажил чинь унаа шүү дээ. Эргээд ард түмний амьдралд муугар нөлөөлөх учраас ардын нам дотроо эв зүйтэй байгаасаа гэдэг ийм бодлоо. Монголын намыг одоо намын даргыг одоо яг энэ дээр өчигдөр гарсан мэдээлэл дээр бол мэдээж гин буруу тогтоогдоогүй байхад улсын хурлын одоо үйл ажиллагааг удирдахад ёс зүйн одоо хэмжүүр болохгүй гэдэг зүйлийг ярьж байна. Энэ ер нь хэр зүйл. Би бол нэг юм аргумент хэлсэн хурал дээр. Тэрийг энэ давтаад хэлээ. Нууц зүйлш учраас. Өнөөдөр энэ яригадаад байгаа асуудлын талаар 2 жил гараа ярьж байгаа. Одоо тэр нүүрс гэдэг юм уу, бортек гэдэг юм уу. Гэхдээ энэ асуудал яригдж байхад бүгдээр гар өргөл улсын хурлын дарга гэж сонгож л байсан шүү дээ. Бид бол энийг гарцаагүй шалгуулах ёстой. Энэ бол байр суурь бол би хатуу баг. Энэ бол гарцаагүй нэг талдаа гарах ёстой. Үнэхээр ийм асуудал байгаа бол тэр хүн хариуцлагуудыг өстой шалгуулах ёстой. Тэгэхдээ өнөөдөр ингээд улс төрийн хүчин нэн ялангуяа өрсөлдөгч улс төрийн хүчин асуудлаа дотроо шийдэж яхад бид нар оролцох нь зохимжгүй гэж хатуу байр суурь. Тэгэхээр Монгол Ардын намын даргыг албан ёсоор болсны дараа одоо төсөө хэлцээ. Энэ төсөө эргүүлэн татах ёстой гэдэг юм уу? Ийм байр суурийг илэрхийлж байгаа нь хэр зарчмын зөв зүйтэй асуудлын төсвийг бол 11 сарын 15 гэхэд одоо батлах ийм хуулийн хугацаатай байгаа шүү дээ. Тэгэхэд одоо ийм бойкот хийж байгаа нь хэр зөв? Гэхдээ төсөвтэй холбоотой асуудал бол энэ ардын намын хоорондын дарга зэрэгтэй ямар ч холбоогүй шүү дээ. Төсөвдөр жишээлбэл би бас шаардлага тавьж байгаа. Энэ бол нөгөө одоо нэг сануулъя л да. Одоо ингээд та бүхэн нодны ингээд ордны коридорд ярилцлага авч ирсэн. Манай жавхлан сайд асуултанд хариулж ирсэн шүү дээ. Манай ерөнхийлөгчийн төсөв алдагдaltaй байна, алдагдaltaгүй болгохгүй хориг тавиад манай жавхлан сайдаас асуусан. Манай жавхлан сайд хариулсан шүү дээ. Та энэ хоригийг яаж хүлээж авч ийм гэж бид баяртайгаар хүлээж авч ийм гэж хэлсэн тийм. Энэ чинь саяхан шүү дээ. Хэдэн сар юм. Одоо тэгээд жишээлбэл алдагдaltaй төсөв барьсан. За дээрэс нь одоо энэ хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд, улс орны нэг ялангуяа энэ эрүүл мэнд боловсролтой холбоотой асуудлууд огт шийдэгдээгүй нэг шүүмжлээд байгаа шүү дээ. Энэ талаасаа бол энэ төсвөө татах хэрэгтэй, дахиж сайжруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаас биш. Энэ ардын намын дотоод асуудал энэ төсөвт бол нөлөөлж байгаа зүйл байхгүй. Ийм л. Хууль зүйн сайд байсан өнөөд энэ инх хоёр сайдын одоо гишүүний мэдээлэл дээр холбоотойгоор ямар байр суурьтай байна. Одоо ингээд хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа олж авсан мэдээлэл ч гэдэм үү цацах. Эсвэл нөгөө талаар харах юм бол яг тодорхой баримтлахаагүй ярьж байгаа зүйл харагдаж байна. Ер нь хувийн. Нөгөө одоо ийм л асуудал байна. За тухайлах юм бол хууль зүйн сайд аливаа нэг асуудлын талаар хууль зүйн сайд болон хууль зүйн сайд хийж байсан хүмүүс илэрхийлж болох уу гэдэг асуултанд би болно гэж бүрэн дүүрэн хэлнэ. Яагаад гэвэл энэ нөгөө хэргийн
одоо гиз дотор гэж ярьдаг. Хэргийн деталь тэр дунд нууцлах ёстой зүйл мөрдөн бацаалтын нууцлалт хамрагснаас бус зүйлийг ер нь хууль зүйн сайд хүн би ярьж явах ёстой л гэж боддог. Нийгмийг бохиндуулаад байгаа гэмт хэрэг гарч ирэх тэрний эсрэг ямар бодлого баримталж байгаа, яа тэмцэж байгаа юм. Одоо энэ нэг ялангуяа сүүлийн үед гараад байгаа энэ нэг ус төрд нөлөө бүхий гэдэг юм уу, мөнгөтэй гэдэг юм уу, нөхдүүдийг хохирогч болоод байгаа зүйлийн талаар гэдэг ч юм уу. Би бол ярих ёстой л гэж боддог. Иймэрхүү зүйлүүдийн талаар. Тэр энэхүү гишүүний ярьсан зүйлүүдийг бол заавал шалгаж, мухарлаж тогтоох ёстой. Энэхүү гишүүн бол тэрийг санаанаасаа зохиогоод яриаг нь л ойлгомжтой. Тодорхой бодит баримт факт байгаа учраас ингэж ярьж иж таарна. Тэгэхээр энэ зүйлүүдийг тогтоох ёстой. Бид бол тэрнийг тогтоодог цэгтэй л байх ёстой. За энэ бол үнэн болох нь тогтооглоо эсвэл худал боллоо гэдэг ингэж эцэлж шийдвэрлэхгүйгээр нэг асуудлаас нөгөө асуудлын оронд нэг хүн юм ярингууд. Одоо би ч гэсэн нэг жилийн ажиллаж байсан хугацааныхаа талаар ч юм ингээд юм ярил шүү дээ. Гэтэл тэр маань өөрөө баримтд нотлохойтой нотлогддог байх хэрэгтэй учраас өнөөдрийн ардын намын хооронд болж байгаа энэ үйл явцаас бид нэг зүйлийг цаашлаа шаардна гэж бодож байгаа. Энэ ярьсан зүйлүүд яаж мухарлсан юм бэ? Тэр Бортектэй холбоотой асуудал, админерал тэр компанитай холбоотой асуудал. Тэр авилцаа тэмцэх газрынхныг бөөнд нь хэрэг үүсгүүлэхээр 20 байцааг цуглуулсан гэдэг асуудал. Бүгд тогтоох ёстой шүү дээ. Ингээд нэг улс төр өрсөлдөөнд оронгуудаа ийм зүйлүүдээр ингээд нэг ийм бусдын анхаарлыг татах гэж байгаа гэдэг юм уу? Санаа бодлого эргүүлэх гэж байгаа юм оролдочоо дараа нь зөв зүгээр хаяа явдаг. Ингэж ерөөсөө болохгүй. Ингүүл хизээч удрах ёстой тогтохгүй. За ийм байрсан шүү. Газрыг одоо хин нэг хүн өдөртөө дэж идэх юм шиг юм яриад байна шүү дээ. Яг хин ч өдөртөө байгаагаа хийхгүй байна шүү дээ. Осын хурлын даргуул шууд гэж хэлсэн шүү дээ. Ингээд хэрэг үүсгүүлж бөөнд нь ингээд гişүүдийн талаар гэдэг чинь ингээд хэлсэн. Гэхдээ тэгээд хин нэгнийх нь зүв байх ёстой шүү дээ. Үнэн хоёр талд байна гэж байхгүй шүү. Ер нь улс төрийн зодоодоо энэ хууль шүүхийн байгууллагыг хамруулж гэдэг юм уу, хамаатуулж ингэж нөгөө хэрүүл тэмцэл өдөөх нь ер нь цаашдаа нийгэмд ямар хор уршигтай гэдэг юм. Одоо ч хүртэл одоо иргэд бол хууль шүүхийн байгууллагатай итгэл сул аваад байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ төрийн өндөрлгүүд би бол одоо нэг зүйлийг байнга хэлдэг. Монгол улсад шүүх хуулийн байгууллагууд маш шударга ажиллаж байгаа хэсгүүд байгаа гэж би байнга хэлдэг. Орон нутагт тийм үү? Эгэл жирийн одоо гэдэг юм уу хүмүүсийн хэргийг шийдэхдээ, маргааныг шийдэхдээ хэргийг таслахтаа шүүх дээд зэргийн шударга ажилладаг. Хуулийн байгууллагууд дээд зэргийн шударга ажилладаг. Хаана очиод хүмүүсийн гомдол эхэлдэг вэ гэхээр нөгөө мөнгөтэй, төгрөгтэй, эрх мэдэлтэй хүмүүс төр очиод дандаа юм шүүмжил гардаг байхгүй. Тийм учраас энэ нэн ялангуяа хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа улс төрд нөлөөж болохгүй. Энэ бол зарчим. Энэ өөрөө дарангуйлагч төрөх үндэс болдог. Энэ эсвэл хин нэг улс төрийн хүч нь хэд давуу болдог. Өрсөлдөгчдөө юм улс төрийн аргаар бус зөв шударга өрсөлдөөний аргаар биш, үйл хэрэгээрээ биш. Өрсөлдөгчдөө ингэж хууль шүүхийн замаар нугалж авдаг ийм зүйлийг хөтэлдэг учраас ийм оролцооологт байх ёсгүй гэсэн юм байна. За баярлалаа. Төрийн газраас иргэн мөр шүүл үлээсэн шүү дээ. Тэгэхээр одоо нээлттэй хаалтай хархангуудад бол одоо улс төрийн өндөр албан тушаалтнууд очиж хоригдлоо уулздаг гэсэн ийм шүүл үлээсэн. Тэр хууль зүйн салбарыг ахалж үзсний үед таны хувьд бол энэ тал дээр ямар байр суурьтай? Үнэхээр ийм ер нь улсын хурлын гишүүн бол өөрөө хууль заасан ёсоор энэ төрөд байгаа объектууд руу өөрс саадгүй нэвтрэх ийм эрхтэй шүү дээ. Тэр шугамаар одоо энэ хорих 461-р цагдаа хорих 461-р анги гэдэг юм уу хорих ангиудаар улсын хурлын гишүүд явж шалгах үйл ажиллагаа зөндөө байдаг. За тэгээд нээлттэй дэглэмтэй хорих ангийн ялтан бол үндсэндээ улиралдаа нэг удаа хугацааны уулзалт яар гэрийнхэнтэйгээ 72 цагийн хугацаанд уулзч болж байгаа. Түр хугацааны уулзалтыг тоогоор хязгаарлахгүй байгаа. Энэ өөр нийгэм шилжих зориулсан арга хэмжээ байхгүй. Тэгэхээр хоригдж байгаа хүнтэй очиж уулзах энэ эдгээр бол чөлөөтэй шүү дээ. Энэ харин ч манай улсын онцлогтой эрүүг ял идэвхжүүлэх систем тэр дундаа хорих ял идэвхжүүлэх тогтолцоо манайд байдаг тогтолцоо. Одоо энэ шагналын хоног гэж авдаг ажил хийгээд улиралд 30 хоног авдаг. За тэгээд ар гэртэйгээ удаан хугацааны уулзалт хийдэг. Тэргээр чинь хөрхий ихтер нь очиод нэг хамт хондог, ээж нь очиод аяг цагийн чанаад өчтдөг хөхгүй. Тэгээд түр хугацааны уулзалт буюу ингээд ар гэрээс нь очиод уулзчдаг. Энэ бол манай хорих ял идэвхжүүлэх систем хизээнэ байсан. Уламжлалтай зарим нь бол гадаадч байдгүй ийм л онцлогтой зүйл дээ. Нэг асуудал гэх хууль зүйн сайдаар олон жил ажиллаж байсан Нямдорж гэж хүн Монгол Ардын намын баг хурлын үерэн адмирал компани маань асуурсан Хасбаатар гэж хүний хэргийн талаар боддуунийг ярьсан гэд Баяротор дарга ярьжсэн л да. Улс төрөөс холдсон хуулийн салбараас холдсон хүн энэ хэргийн талаар юу мэдэх боломжтой. Энэ хэргийг бол хэрэг ингээд хууль зөрчил задлсан бол тийм 5 жилийн хорих ялтай зүйлээ гэдгийг бол их хоёр гишүүн ярьжсэн юм. Гэхдээ нөгөө хэрэггүй юу гэдэг нэг асуудал тийм. Одоо жишээ нь хүн энгийнээр нас урвал тэр бол одоо золгүй явдал болж байгаа шүү дээ. Тэгээд энэ хүн асуурлаа гэдэг эмлэн бичиг бүх юм нь үндэслээд ингээд жирийн явчихдаг.
За хэрвээ гадны нөлөөтэй нас сурвалжын хэрэг болж өөрнө. Хэрэг болж өөрнө. Мөрдний шалах ажиллагаа явж байвал энэ өөрөө нууцлалд хамаарна. Мөрдний шалах ажиллагааны нууцлалыг зөвхөн прокуророос зөвшөөрөл авч ярьдаг. Аливаа нэг субъект. Энийг аваагүй бол гэмт хэрэгтэн болж байна. Тэгэхээр би бол яг үнэндээ Нямдэр цайдын хаанаас ямар мэдээлэлтэй юу ярьсныг ч мэдэхгүй байгаад ардын намын баг урал дээр юу гэсныг сонсоогүй. Энэ дээр ямар нэг байр суурь хэлэх болцоог. За баярлалаа.